Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 11 дахь удаагийн хурал энэ оны 11-р сарын 23-ны өдөр боллоо. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралд эрүүл зохих 11 тэргүүлэгчээс Пүрүүгайнд Ган Зориг, Улаан Хүү, Инх Баяр, Баяр Сайхан, Инх Мандах, Цэрэн Бадан, Болор цэцэг нарын тэргүүлэгчид оролцож 72% эрдэстэйгээр хуралдсан бөгөөд тэргүүлэгчдийн хуралд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Бат Эрдэнэ, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Сандаг Сүрэн, аймгийн аудитор Болбаатар нар зөвлөх хэрэгтэйгээр оролцсон юм а. Энэ удаагийн тэргүүлэгчдийн хурлаар нийт 8 асуудал хэлэлцснээс хариуцлагатай тунгалах төр дэд хөтөлбөр батлах тухай, үйлдвэрлэгч хувьд дэд хөтөлбөр батлах тухай, нүүрс хөтөлбөр батлах тухай, улс дэд хөтөлбөр батлах тухай, агаар орчны бохирдлыг бууруулах дэд хөтөлбөр батлах тухай гэсэн 5 хөтөлбөрийг аймгийн засаг даргын тамгын газраас оруулан хэлэлцүүллээ. Аймгийн эдийн засаг нийгмийн өнөөгийн тулгамдж байгаа асуудал хөрвүүлэнгүй орчны холбогдлолтой малыг эрүүжүүлэх чиглэлийн 5 хөтөлбөрийг өнөөдөр аймгийн иргэд урлын тэргүүлэгчдээр оруулж хэлэлцүүлж баталж байна. За нэгд бол бид нар нүүрс хөтөлбөрийг бол аймагтаа хэрэгжүүлнэ. Энэ нь бол нүүрсний үнийг докторжуулах зорилготойгоор төрөөс баримталж байгаа бодлогыг зохицуулалт хийсэн юм хөтөлбөр байгаа. За дараа нь бид бол малын эрүүл мэнд Монгол мал хөтөлбөр хэрэгжиж байгаа малын эрүүл мэнд үндэсний хөтөлбөр батлагдсантай холбогдуулан аймгийнхаа малын эрүүл мэндийг хамгаалах, сайжруулах чиглэлийн эрүүл мэнд хөтөлбөрийг бол хэлэлцүүлэн батлуулж байна. Мөн агаар орчны бохирдлыг бууруулах хөтөлбөрийг бол мөн холбогдох хэлэлцүүлгийг боловсруулан батлуулж мөн үндсэн чиглэл 19 оны үндсэн чиглэл тусгагдсан засаг даргын албан даалгавар тусгагдсан үйлдвэрлэгч ховд хөтөлбөрийг бид үйлдвэрлэгчнийхээ дунд тодорхой хэлэлцүүлүүдийг зохион байгуулж хэлэлцүүлж оруулж байна. Энэ хөтөлбөр маань хамгийн гол онцлог зүйл нь юу гэхээр төрөөс баримталж байгаа үйлдвэрийн чиглэлийн бодлогыг зохицуулалтаар хангах, тэдний салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, харилцан бие биенээс туршлага судлах, цогц нэг бодлогоор хангах, цаашлаад бас тодорхой төрөөс орон байр мөн тоног төхөөрөмжөөр хангах, гадаад дотоод туршлага судлах чиглэлийг тодорхойлсон ийм хөтөлбөрүүдийг бид оруулж батлуулахаар хэлэлцэж байна. Өнөөдрийн Чандман Эрдэнэ гэж ярьдаг ус хөтөлбөрийг бас оруулж баталж байна. Бид усны тоо бүртгэлээ бол энэ жил хийсэн. Үүнтэй холбогдуулаад усны онцгой энгийн хамгаалтын бүсийг тогтоох, усны булаг шандыг хамгаалах тийм ээ. Энэ зүйлүүдийг хөтөлбөртөө тусгаж ус үндэсний хөтөлбөр бол батлагдсан. Ус хөтөлбөрийг батлан боловсруулж батлуулахаар хэлэлцүүлэхээр Монголд анхдагч аймаг нь манайх болж ингэж хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. За эдгээр хөтөлбөрүүд маань бол тодорхой хэмжээний бас орон нутгийн санхүүжилтээр бол дэмжигдэх ёстой. Сум хөгжүүлэх сан, байгаль хамгаалах сан, манай тусгай тариалан эрхлэлтийг дэмжих сан гэдэг тусгай сангууд 25 сан байдаг. Энэ сангуудын зохицуулалтыг хийж өгч байгаа бол чухал. Төрөөс ганцхан орон нутгаас мөнгө гаргах биш. Тэр сангуудын мөнгийг зохицуулалтаараа үйж холбож өгч байгаа нь бол чухал гэж үзэж байгаа. Түүнчлэн малын эрүүл мэндэд дэд хөтөлбөр батлах тухай, хүүхэд бүр цэцэрлэх дэд хөтөлбөр батлах тухай, төрийн дээд шагнал тодорхойлох тухай гэсэн асуудлыг холбогдох газрын удирдлагууд оруулж энэ удаагийн тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлсэн юм а. Ховд аймагт хэрэгжих энэхүү дэд хөтөлбөрүүд нь 2018-аас 2021 онуудад хэрэгжинэ.